About 5 years ago, we asked Charlie Munger, we were sitting right there, what he thought of Bitcoin, and he said rat poison. Yeah. Back then it was about $100+ per Bitcoin. Today it's 9,000. Is it still rat poison? Well, probably rat poison squared. Bitcoin is worthless artificial gold, which if it succeeded would facilitate a lot of illicit activity. Now that is not something I think the world needs. But one of the great calls I made is a year ago when Bitfuck was at $19,600. I said, it's over. You heard it here first. Bitcoin is going to zero. Zero. When it comes out, zero. Сайн байцгаана уу? Өнөөдөр 19 оны 5 сарын 15-ны өдөр өчигдөр өрөө цас ороод өнөөдөр цастаа зэгрэн хүтэн жихүүн хаврын хавсрах өдрүүд байгаа боловч биткойны ханш өсөж крипто валютын зах зээл дээр халалт үүссэн байгаа. Энэ талаар биднес ханш яагаад өссөн, одоо яах вэ? Биткойныг өндөр үнээр авсан хүмүүс яавал зүгээр юм? Биткойн аваагүй хүмүүс яавал зүгээр гэдэг талаар бид ярих болно. Binance бирж өнөөдөр өглөө 11 цагаар манахаар 6-8 цаг болын техникийн засварт орсон байгаа. Энэ талаар мэдээлэл өгсөн байна. За яг одоогоор биткойн $7,946 байна. Одоо бид нэлээд дээр биткойны ханш яах вэ? Хэр зэрэг өсөх үү гэдэг талаар энэ 4 сард бол нэг жоохон шинжилгээ хийсэн байгаа. Эннийхээ талаар дүгнэж ярэ. 4 сарын 2-нд шинжилгээ хийгээд биднес бол энэ ханш өснө. Өсөөд энэ 6,000 хавцаа ирэх байх гэж шинжилгээ хийжсэн. Одоо биднес энэ талаараа авч үзье. За нэг 25% өснө гэж хэлсэн тийм ээ. 16-нд бол яг энэ ханшин дээр ирээгүй. 5 сарын 9-нд бол биднес энэ тооцоолж байсан ханшин дээр ирээд одоогоор ингээд ханш өссөн байна. Биткойны ханш өссөн байна. Сарын дотор бол одоо бараг 2 дахин өссөн. Өнөөдөр 5 сарын 15 гэхэд 4,700-аас 7,900 энэ нь бол бараг ингээд 72% өсөлттэй. Биднээс 4,752 гэдэг ханшнаас тооцох юм бол 4 сарын 2-ны ханшнаас тооцох юм бол энэ шар зураас дээр байгаа 4,100-аас бараг ингээд 100% өсөлт үзүүлсэн байна. Бидэнд бол ингээд биткойныг авцсан, хадгалсан хүмүүс бол их байгаа. Манай монголчуудын дунд одоо яах вэ? Авцсан биткойноо зарах уу, нэмж авах уу гэсэн юм асуултууд гараад ирсэн байгаа. Биднээсийн шинжилгээгээр бол энэ биткойны өсөлт бол ингээд өссөнийхөө дараа ингээд доош ундаг байгаа. Унахдаа нэг 40-47% үнэлт үзүүлсэн байдаг. За хамгийн сүүлийн энэ өсөлтийн дараахын үнэлтийг авч үзье. Энэ хэд хүртэл унсан байна. Энэ дээрээс унсан байна. 47%. 46-47% үнэлт үзүүлж байна. Ханш өсөлт юунаас босон талаар бол энэ маш олон мэдээлэлүүд гарсан байгаа. За энэ Bakkt гэдэг энэ futures арилжаа гаргаж байгаа юм компани байгаа. Энэний талаар мэдээлэл гарсан. 6 сарын 1-нд бол энэ өөрийнхөө туршилтын платформ арилжаа хийн гэсэн юм мэдээлэл байгаа. Мөн Fidelity гэдэг энэ санхүүгийн байгууллага дэлхийд хөрөнгө оруулалтаараа 5 дуурайг компани байна. 7.1 их найд төгрөгийг эзэмшдэг. Бараг 2.7 сая үйлчлүүлэгчтэй энэ компани бас мэдээлэл гаргасан байна. Магадaltaй Facebook компани бол бас мэдээлэл гаргасан байна. За энэ ямар мэдээлэл вэ гэхээр
блокчейн технологи бол энэ криптовалюттай холбоотой зар сурталчааныхаа хоргийг бол цуцалж байгаа юм мэдээлэл байдаг. Нодлон 18 оны 1 сарын 30-ны өдөр бол энэ Facebook компани тухайн мэдээллүүдийг бол өөрийнхөө талбар дээр тавихгүй гэснээс болж одоо ханш унсан. Тэр үед ханш бол 11 мянгата бараг байсан. Одоо энэ 18 оны миний санахын 1 сарын 30-ны өдөр энэ хэд за 11 мянгата байж байгаа ингээд унсан байгаа. Тоошоо бараг 5700 руу ингээд унсан. За eBay бас эерэг мэдээлэл гаргасан байдаг. Криптовалютаар арилжаа хийх талаар зар сурталчилгаа мэдээлэл цацаж ирсэн. eBay бол энэ онлайн худалдааны маш том хүчирхэг компани байгаа. 180 сая худалдан авагчтай ийм мэдээлэл гарсан байна. За CME гэдэг энэ том группийг бол бүгдээр мэдж байгаа бах. Энэ бол 5 сарын 13-нд бол дээд амжилт тогтоосон. 34 мянга шахуу юм арилжааны хилцэл хийгдсэн. Өнгөн ширхгээр бол одоо тоо ширхгээр бол 168 мянган биткойн буюу энэ бараг 1.3 тэрбум долларын арилжаа хийсэн ийм рекорд тогтоосон мэдээлэл бас гарсан байна. Үүний хажуугаар бол 15 оноос хойш бол энэ биткойн сүлжээ салбар дээр ажиллаж байгаа хүмүүс хуралдаж, цуглаж өөрсдийнхөө бэрхшээл, хөгжил цаашид яах вэ, ямар асуудал шийдэх үү гэдэг ингээд том чуулган болдог. Энэ чуулган бол одоо Америкт болж байгаа. Энэ 13, 15 болж байна. 15 оноос хойш явагдсан байдаг. За энийг ямар компаниуд одоо ивент итгэж байна. Энэ талаар бүгдээрээ харъя. За ингээд ийм том компаниуд ивент итгэж байна. IBM, за ингээд Microsoft, Digital Currency Group. За энэ нөгөө дөрөвний ярьдаг хөрөнгө оруулалтын топ 5 компаниуд Fidelity байна. Дэмжиж байна. SME Group байна. Энэ талаар бол та нар нэлээд сайн мэдж байгаа. Өөрсдөө 17 оны 12 сард бол энэ биткойн фьючерс арилжааны талбар гаргаад ажиллаж байгаа. Энэ дээр бол фьючерс арилжаа явагддаг. За ийм эерэг мэдээллүүд бол энэ ханшин нөлөөсөн байх магадaltaй. За 15 оны консенсус явагддаг тухай үед бол ханш $500 өрссөн байна. 16 оны консенсус чуулган болоход $1000 өрссөн байна. 17 оны консенсус чуулган явж байхад $1250 өрссөн байна. 18 онд бол энэ 5 сарын 14-наас 16-ны хооронд бол арай ханш унсан байдаг. 14 16-ны үед бол ханш уналттай байсан. Өмнө нь бол энэ дээр консенсус болохын өмнө бол бараг 6000 6000-аас бол энэ 11000 хүрчихсэн баг. Бараг 10-11000 хүрээд консенсус болох үед бол энэ ханш унжсэн юм үзэгдэл байдаг. За энэ short long-ийн талаар биднээс дараа нь авч ярилцсан. Энэ ямар очтой зүйл үү? Арилжаа ихтэй энэ мэдээллийг харж яаж анхаарах уу гэдэг талаар биднээс ярих болно. За энэ дээр болохоор биткойн бол өөрөө 4 жил тутам бол блок холбоорлолт нь хүндэрч блок холбоорлож байгаа урамшуул бол 2 дахин багасдаг. Энэ талаар биднээс бас дараагийн удаа мэдээлэл өгнө. За биткойны давамгаалал бол энэ дээр одоо Coin Market Cap дээр нийт криптовалютын зах зээлийн үнэлгээ бол 244 тэрбум. Өдрийн арилжаа нь бол 107 тэрбум долларын арилжаа хийгдсэн. Биткойн бол 58.1% ийм давамгаалтай байж байна.
эдгээр мэдээллүүд бол ингээд ханшинд нөлөөлсөн байх магадaltaй. Үүнээс гадна бол Хятадын одоо Америк хоёрын худалдааны дайн бас нөлөөлж байна гэж хүмүүс ярьж байгаа. Ингээд маш олон нөлөөллүүд бол энэ биткойнд нөлөөлж байгаа. Тийм учраас одоо бидний хувьд зөвлөхөд бол энэ манай монголчуудаас бол энэ биткойныг өндөр багт нь авцсан. За энэ 17 оны 11, 12 сард ингээд бараг 20, 15 та багт ингээд авсан хүмүүс маш их байдаг. За эдгээр хүмүүсийг яах вэ гэж бид бол үзэж байгаа вэ гэхээр одоо энэ ханш бол өөрийнхөө ханшны тохиргоонд орно 7000. За энэ ханшин дээр ирэх магадaltaй 8400. За энэ 8400-ийн ханшийг ингээд авах юм бол 100000 дээр ирэх магадaltaй. Гэтэл энэ мэдээлүүд нөлөөсөн үү энэ ямар учир шалтгаанаар ийм огцон өсөж байгаа вэ гэхээр ер нь алдагдсан боломж гэж нэг FOMO гэдэг хэллэг байгаа. Хүмүүсүүд одоо боломжийг алдах гэж байгаа гэдэг үүднээс энэ эерэг сайхан мэдээлүүдээс болоод ийм арилжаа хийж явах магадaltaй. Нөгөө тэгүр энэ хэмжээг бүгдээр харах хэрэгтэй. За 17 онд бол ингээд нэлээд их хүмүүс оролцож арилжаанд худалдаж авсан, зарсан, арилсан байдал харагдаж байна. 18 оны 5. За 4 сар энэ хавьяас бол ингээд хэмжээ бол эрс багассан байна. Ерөнхийдөө сонирхол буурсан гэсэн биткойны хувьд. Бараг 18 оны 7 сараас хойш бол энэ 6500, 6400, 6000-ийн хооронд бол ингээд хэлбэлзэж явсан байгаа. Явж байгаа сая 18 оны 11 сарын 15-ны өдөр ингээд огцон үнэлтэнд орсон. За энэ үед бол хүмүүс сандралтаж нэлээд зарсан байгаа. Түүнээс хойш бол энэ хэмжээ нэлээд өссөн. Бидний үзэж байгаагаар яг энэ хэсэгт бол одоо яг энэ хэсэгт 4000 ханш 4000 та байгаа үед бол энэ институционал хөрөнгө оруулагч буюу байгууллагууд бол нэлээд их биткойн зөвлөсөн байх магадaltaй. Одоо бол энэ дээр тодорхой хэмжээгээр биткойноо зарж байгаа. Дээр авсан, өндөр авсан хүмүүс бол энэ хүлээлтээс залхсан ч юм уу айсвал энэ биткойны ханш тэг рүү орно гэж бодсон хүмүүс бол энийг бол биткойноо зарсан байх магадaltaй. Тийм учраас бидний зөвлөгөө бол та өөрийнхөө биткойныг 15, 10 дээр ч юм авсан хүмүүс бол яг одоогийн байдлаар энэ 8000, 7800 дээр бол зарчхад ханш жишээ нь үнсэн тохиолдолд бол арай хямдхнаар буцаад биткойн аваад өөрийнхөө ханшны дунджийг багасгах боломжтой. Зарахгүйгээр нэмж авч болно. Ийм байдалтай байна. Нөгөө дээгүүр энэ өндөр багт нь аваагүй шинээр биткойн сонирхож байгаа хүмүүс бол яг энэ боломжийг алдсан. 4000-аас энэ 5000-ийн хооронд бол худалдаад авсан байхад бол одоо бол энэ арай өндөр байна. 4-5000-аас бараг 2 дахин өндөр байна. Тэгэхээр одоо сонирхож байгаа хүмүүст бол миний хувьд бол энэ биткойныг аваад хэрэггүй төр харах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол ханшны тохиргоонд орж тодорхой хэмжээгээр доошо унах болов гэсэн юм бид бодолтой байгаа. Одоо за 8800 гэд ингээд унах магадaltaй доошо. За яг энэ ханшнаас яг өнөөдрийн байгаа энэ ханшнаас зүгээр биднес хэр зэрэг унах магадaltaй бай гэдэг ингээд аваад үзье. 47, 40% одоо өссөний дараа ханш ундгаа гэдэг ингээд үзэх юм бол 40-с 47% ханш доош унана гэж үзсэн бол хэд дээр ирэх нь биднес ингээд харъя.
За 4400 4450 дээр ирэх магадлалтай хойш унаад. Тэм учраас биткойнд одоо эзэмшээг хүмүүс бол ингээд төр харцсан зүгээр болов уу гэж бодож байна. За шорт биткойны шорт лонгийн талаар биднес дараа нь авч ярьж хэлцэн. За ерөнхий хандлага бол биткойн бол өөрөө бол технологиор суурилсан учраас маш их өсөх магадлалтай. За та бүгд энэ дээр тооцоо аваад үзье. 10 оны 7 сарын 18-нд та жишээ нь $10-оор одоо 7 хоног тутам хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр хэдэн биткойнтой хэдэн төгрөгтэй тэнцвэр биткойн байх вэ гэхээр 2991 биткойн буюу өнөөдрийн ханшаар $20,875,247 доллартай байх нь байна. За 7 хоног болгоо ингээд $1 хөрөнгө оруулалт хийсэн бол яах нь вэ? Танд бол өнөөдөр $299 уучлаарай, танд өнөөдөр 299.1 биткойн буюу $2,87,524 хөрөнгө байх юм байна. За ингээд $10 биднес үтсэн. Энэс 10 дахин ихсэн. За хэрвээ 7 хоног болгоно $100 хийсэн бол яах вэ гэдэг. За тэгэн бол танд өнөөдөр 29,910 биткойн $208,752,475 байх нь. За 7 хоногоор биш ингээд сараар тооцож үзье л да тийм ээ. Сар болгон та энэ 2010 оны 7 сарын 18-ны өдрөөс хойш биткойнд хөрөнгө оруулалт хийсэн бол яах вэ? Хөрөнгө оруулалт биткойн бол энэ хугацаанд бол маш их олон удаа дээшээ доошоо савлж унжсэн сайхан биднээс ярьлаа түрүүн 20,000 хүрээд одоо өнөөдрийн байдлаар 3,200 хүрээд эргээд өсөх магадaltaй болсон гэж явж байна. За ингээд 18 оноос хойш та сар тутам $100 хөрөнгө оруулалт биткойнд хийсэн бол яах нь вэ? 7053 биткойн буюу өнөөдрийн ханшаар $37,315,945 танд байх нь байна. За ингээд энэ өдөр сартаа ингээд ийм тооцоогоо та бүгдийн тооцоогоо. За энэ дээр бас энэ coin time машин гэдэг яг саяныхтай төстөө. За сар болгон $10-оор 10 оны 5 сарын 10-наас хойш ивэл танд хичнээн биткойн байх нь гэхлээр 202.8 биткойн буюу өнөөдрийн ханшаар $195,616. А таны одоо хөрөнгө оруулалтын өгөөч ч юм бол $106,270 ихсэн байх нь $10. Та сар тутам $100 хөрөнгө оруулсан бол өнөөдөр 2027.9 биткойнтой буюу үнийн дүнгээр $10,956,167 хөрөнгө оруулалтын хэмжээ чинь $10,300 хөрөнгө оруулалт болж нийт дүн 10 оноос хойш сар тутам хийхэд. За таны цэвэр ашиг болохоор $10,945,000 гарч ирж байна. За энэ сайтан дээр та бас биткойноос гадна гэдэг Ethereum, Ripple, Bitcoin, EOS гэдэг ингээд бусад крипто валютуудыг ингээд шалгах боломжтой. За ингээд биткойн бол блокчейн гэдэг технологиор бичигдсэн байдаг учраас бид энэнийг бол маш их анхаарал тавьж хөрөнгө оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. За үүнээс гадна бол блокчейн технологиг бол миний хувьд бол их сонирхдаг. Бид бол энэ дээр бүх бүртгэлж болох зүйлийг бол блокчейн технологи дээр бичээд хадгалах боломжтой. Яг цаг тухайн үеийн гүйлгээ тэмдэглэгээ бол өөрчлөгддөг. За жишээ нь энэ дээр бол BMatch гэдэг ингээд энэ сайт байна. Энэ бол бооцоо тавьдаг юм сайт байгаа. Морин уралдаан ч юм уу, сумо ч юм уу гэдэг спортууд дээр тавьчихвал жишээ нь одоо энэ дээр нэг тодорхой хэмжээгээр бооцоо тавьж үзье. Энэ дээр би бооцоо тавья. 001 Ethereum тавих юм бол 0.1 Bitcoin. 0.1 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 Ethereum тавих юм бол 0.1 Bitcoin. 0
нойд нь 3 хожих магадaltaй юм байна. За ингээд миний одоо боцоо тавигдчихлаа. За блокчейн дээр ингээд бичигдэнэ миний боцоо. За түүхийг харъя. За ингээд би боцоогоо тавьдсан байна. 001 эфирм тавьдсан. За миний хэш ямар блокчейн дээр бичигдсэн байна. За ямар хэш блокоор бичигдсэн байна ингээд байж байна. Блокийн номер нь байна. За хаанаас хашаа шилжүүлсэн ямар тэмцээн дээр бооцоор тавьсан гэдэг ингээд блок дээр блокчейн дээр тэмдэглэгдчихэж байгаа юм. За тэгэхээр ямар нэгэн букмекер компаниудыг ингээд янз бүрийн алдаатай лөөр хийдэг гэдэг ингээд байдаг. Гэтэл яг энэ дээр бол одоо өөрийнхөө тавьсан бооцоог харах боломжтой. Ингээд миний бооцоо баг хожоод ирэх юм бол миний дансанд бол энэ бооцооны эфирэн буцаад ороод ирнэ. Ийм давуу талуудтай байгаа. Нүүл мэдээж ашиг олох зорилготой ш зугаацах зорилготой учраас энэ дээр бол мөнгө хийн гэсэн тийм ойлголт байж болохгүй. Зүгээр зугаацах маягтай тавьж байгаа нэгд. Хоёрд бол блокчейн технологиг дагаад энэ бусад орнуудад энэ компаниуд яаж хөгжиж байгаа манад одоо бид яаж хөгжүүлж болох уу гэдэг үлгэр жишээ үзүүлэхийн тулд энэ хүү бичлэгийг хийж байна. За тэгээд дөрөв эхэндээ би бол 3 бичлэг үзүүлсэн. Энэ ямар учиртай вэ гэдэг тайлбарлахад бол Warren Buffett, Charlie Munger гэдэг энэ Warren Buffett-ийн хамтрагч байгаа. Berkshire гэдэг хөрөнгө оруулалтын том компани дээр нь хамтрагч хийдэг юм хүн байна. За нөгөөт нь бол Dan Pena гэдэг хүн байгаа. And I also want to report that your vice chairman is getting new social distinction. I've been invited during this gathering to go to a happy hour put on by the Bitcoin people. And I've tried to figure out what the Bitcoin people do. За ингээд энэ Warren Buffett өөрийнхөө хамтрагчтайгаа гэж хоолж инээж л байна тийм ээ. Энэ хөрөнгө бол одоо биднээсийн биткойнд оруулсан ч юм уу альткойнд оруулсан хөрөнгө бол бид бүгдийн хүчээр энэс ч хамааралгүй энэ шин зах зээл рүү ухаалгаар арилжаа хийж ухаалаг зориг гаргаж өөрийнхөө хөрөнгийг өсгөх бол боломж байгаа. За ингээд энэ төрөний санхүүгийн том компаниуд яаж хөрөнгийн биржийг худалдаж авч байгаа фьючерс арилжааны платформуд гаргаж байгаа талаар биднээс ингээд мэдээлэл тавьсан байгаа. Энэ бүгдийг та бүгд энэ бичлэгийн доор авч сонирхох боломжтой. За дараагийн удаа бол биднээс энэ Yota бат гэдэг энэ альткойнуудын талаар тодорхой мэдээллүүдийг бас өгөх болно. За бас нэг мэдээлэл нь бол энэ биткойны фьючерс арилжаа 13-нд бол энэ дээр тасралт үүссэн байгаа. За энэ хаалтын ханш 6288 дээр ирээд хаагдсан арилжаа. Тэгээд дараагийн өдөр арилжаа бол энэ 7149-өөс эхэлсэн буюу $860 ханшны тасралт үүссэн байна. За энийг бол мэдээж бараг энэ фьючерс арилжаан дээр ийм ханшны тасралтыг бол нөхдөг 80-90%. Тэм учраас бид ямар зөвлөгөө өгөх гэж байна гэхээр одоогоор юм өсөлттэй байгаа боловч ханш бол буцаад доошоо үнийн тохиргоонд орж унана гэсэн юм бодолтой байна. Тийм учраас та бүгд өмнө өндөр ханшаар авсан хүмүүс одоо зараад өөрийнхөө ханшны дундчийг
багасгаж болно. Эсвэл зарахгүйгээр тодорхой хэмжээгээр жоохон доошлоод энэ 4800 ядаж 5000 руу ороход бол авч болно. Өмнө нь биткойнгүй байсан хүмүүс жоохон хүлээлт үүсгээд авцсан зүг болов гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай анхаарал тавьсанд баярлалаа.